Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн Квадрат киноны 2 дугаар ангийг нь товчлон ярьж өгөхөөр сонголоо. Хэрвээ та 1 дугаар ангийнхаа товчлыг үзэж амжаагүй байгаа бол энэхүү бичлэгийн хамгийн эхний сэтгэгдэл дээр 1 дугаар ангийнхаа товчлын холбоосыг байрлууллаа. Хүсэн хүлээсэн хүслийн багц. Энэ оны хамгийн том бэлгээ дагуулan худалдаанд гарлаа. Та хүслийн багц худалдан авсан и баримтаа хүсэл дундуур зураас KFC Mongolia.com сайтад бүртгүүлээд 2025 оны цоошин тэг гүйлттэй RAV4 автомашины эзэн болоорой. Амжилт хүсье. KFC багц. Квадратын эхнэр Азиза нойрносоо сэрээд хөдөлж чадахгүй байгаагаа мэдээд чимээ гарах зүгт харуул түүний нэрийг нь дуудсаар мөлхөн ирж буй жөтгөр байх ба айсан Азиза нүр буруулна. Удалгүй жөтгөр түүний дээр нь сууж Азиза энэ бүхнийг зүүдгэж утсан ч жөтгөр цээжинд нь хумсаа шигтгэхэд өвтгөн энэ бүхэн бодит гэж хэлв. Жөтгөр Азизагийн дотор хувцсыг нь тайлж Адамын хөвгүүд эндээс төрдөг хэмээн бэлтгүүс рүү зааж дохуурхан хэлээд жөтгөр түүнийг өөрийн боол болсон бас бүх тушаалыг нь дагна гэдгийг нь хэлж одоо Алифт хийх зүйлийн дараа Азизад юу үлдэхийг нь харцгаая гэж сөрдүүллээ. Азиза орилон сэрэхэд жөтгөр алга болсон ч хэвлийн хэсэг нь цус болсон байв. Тэгээд Азиза хүү Алиф нь нөгөө өрөөнд хашгирч байгааг сонсох ба тэр өрөөнд нөхөр Квадрат нь давхар залбирал уншина. Азиза шалгахаар гүгэд очтол хаалга гинэт тас хийтэл хаагдав. Азиза шуудал сандал шүүрэн авч хаалга цөм зохин шагаахад хүүн эзэмдүүлж нөхөр нь шархацсан байх ба бурхныг дуудаж залбирсаар. Квадратын нүдэн дээр хүү Алиф нь агаарт хөөрч царай нь танигдахын аргагүй аимшигтай харагдана. Азиза ч нөхөртөөгөө хамтаа залбирал уншиж эхлэхэд чөтгөр ард нь гарч ирээд бурхан чинь чамайг сонсохгүй. Чи тэр сонгосон эр хүнээ л хар. Сул дорой чи хүүгээ авмаар байвал намайг даг гэж хэлэхэд хүү нагаараас бууж хэвийн болж эхлэв. Чөтгөр үргэлжлүүлээд би хүссэн үедээ түүнийг там руу илгээж чадна. Азиза чи миний боол бол. Гэхэд Азиза Алифиг 50 орхи оронд нь намайг ав гэж хэлэн жөтгөрт өөрийгөө өгөхөд Азизаг хуурч чадсан жөтгөр муухай инээж Алифийн хүзүүг нь хуг мушгин хөнөөснөөр Квадрат хашгирлаа. Одоо цагт мотоциклоор давхих Квадрат багш Рочин нь түүнд өгсөн захидлуудыг унших ба энэ захидлуудыг Азиза Рочинд хаягалжээ. Захидалд Квадратыг шоронд байх үед нь Азиза өдөр болгон эргэж очдог байсан ч Квадрат нэг ч удаа уулзаж байгаагүй. Бас Азиза ариун мөрөглийн газар цөхрөнгөө баран уйлж бурханд бус өөр зүйлд залбирч байсан үеэч бичсэн байлаа. Улмаар Азиза Квадратыг үгсэн гэж бодож байгаа ба түүний нүдэн дээр жөтгөрт эзэмдүүлсэн шоронгийн хуйг Квадратыг гинжээр дүүжлэн хөнөөсөн ажээ. Одоо тэр жөтгөр өөрийг нь орхихгүй байгаа талаар Азиза бичсэн байлаа. Гэртээ ирсэн Квадратад хүүгийнх нь аимшигтай өвхөл харагдаж зовоосоор л байв. Удалгүй тэрээр загтлыг үргэлжлүүлэн уншаад эхнэр нь сэтгцэн эмнэлэгт сайнтай муунтай хэвтэж байгаад дараа нь нэгэн үйлдвэрт ажиллан найз нөхөдтэй ч болсныг уншив. Найзуудыг нь муурны Пурванти гэдэг ба харамсалтай нь золгүй ослоор муурны шөнийн ээлжин дээр нас барсан зэрэг маш их зүйлийг бичсэн байв. Загтлаас бүхнийг ойлгосон Квадрат Азиза дээр очихоор шийдэн мотоциклаа хөлөглөн замдаа гарлаа. Энэ үед шүршүрт ороод гарсан сэрийг их Азизагийн найз эмэгтэй байрлууга буцаж байх үедээ цэвдэг хүйтнийг мэдэрч эргэн тойрноо ажиглаж байгаад урт тээвэртэй жөтгөр байгааг олж хараад айж сандран зүгтаа. Гэвч яг л нэг газараа дахин ирээд байв. Сэри тусламж хүсэн хашгирсан ч хинч хариу өгөөгүй тул ханны цаагуур нуугдана. Удалгүй тэрээр нэг өрөөрөө орох гэж байгаад хайлтарч улмаар мөлгсөөр ус гоожиж угаар шүршүр дор очиход ус нь цус болон өөрчлөгдлөө. Удалгүй түүний өмнөд жөтгөр гарч ирэхэд тэр аимшигтайгаар хашгирна. Үнэн дээр Сэри хар дарж зүудэлж исэн ба Азиза Пурванти хоёр түүнийг сэрээж тайвшруулв. Энэ үед гаднаас хамгаалагчдын ахлах орж ирээд Срийг хамт явахыг хүснэ. Сри яагаад хэмээн гайхахад ахлах ажилтай нь холбоотой асуудал гэж хариулв. Хэдийгээр Азиза Пурванти хоёр хориглох гэж оролцсон ч ахлах тэднийг хална гэж сүрдүүлээд байрыг нь гаднаас нь түгжээд явлаа. Пурванти Сэригийн эд эмсийг нь ухаж эхлэхэд Азиза юу хийгээд байгааг нь асууж гайхна. Пурванти хариулахдаа мөрний нас барах үед түүний эд зүйлсэд эртний хачин араб бичигтэй хуудас байсан. Жөтгөрийн зангила
гэж хэлээд өргөл маягийн хараал болохыг нь тайлбарлана. Тэгээд Пурванти хэнд тэр даван хуудас очсон байна. Тэр хүн жөтгөрийн хараанд орно. Энэ хараал бол үйлдвэрийн ашиг орлогын төлөө хийж байгаа золиос маягийн зүйл гэж хэлв. Энэ үед Сэрийг үйлдвэрийн төв танхимд авчирхад дарга нь зогсож байх ба ард нь хаалга хаагдсанаар Сэрийн анхаарал сарниж буцаад харахад дарга нь байсангүй. Энэ хооронд үйлдвэрийн хаа нэгтээ нэгэн ирээ шившлэг хийж залбирсаар. Удалгүй тог дасарч үйлдвэр харанхуй бас чимээгүй болно. Айж сандарсан Сэрий гинт хөшгөд түүний өмнө зүүдэнд нь харагдсан урт тээвэртэй жөтгөр зогсож байх нь тэр. Үйлдвэрийн даргад хамгаалтын ажилтан нь нэг эрэхтэй эхнэрээ хайж ирсэн гэж хэлв. Чөтгөр шууд л Сэрийг иргэшээлдээ орууллаа. Харин нийтийн байранд Сэрийн хувцсыг өвхөж байсан Азиза өнөөх хараалтай хувцсыг олоод унших гэсэн боловч Корон сударт хамааралгүй өөр төрлийн хачин араб бичээс байв. Азиза Пурванти хоёр өнөөх бичээсийг шатаах хэрэгтэй гэж үзээд шатаадагч оройтсон байлаа. Учир нь жөтгөр аль хэдийн Сэрийг эзэмдсэн байх ба Сэрийн үйлдвэрийн төхөөрөмж рүү нүрээ шургуулж хэрчүүлэн үхэн. Энэ үед эхнэрээ хайж буй Кодрат үйлдвэрээс солгуухан байх жижигхэн тосгонд ирэв. Удалгүй тэрээр үйлдвэрийн хамгаалагчид нэг эрэхтэйг зодож байгааг хараад Кодрат тэднийг зодож залууг аварна. Тэр залууг Сукарди гэдэг ба Кодратын адил дотны нэгнээ хайж энэ үйлдвэрт ирсэн ажээ. Тэднийг хоол идээд ярилцж байх үед Сэрийг авч гардаг хамгаалагчдын ахлагч өөр олон залуусын хамт Кодратыг өдөж зодон эхлүүллээ. Гэсэн ч Кодрат бүх хамгаалагчдыг хинх нүднэ. Маргааш нь Кодрат Сукардитэй үйлдвэрийн талаар гүнзгийрүүлэн ярилцав. Сукардигийн эхнэр энэ үйлдвэрт ослоор нас барсан ба өөр олон бүсгүйчүүд үгсээр байгаа. Үүнийгээ осол болгож харуулад байгаа. Тиймээс энэ үйлдвэрт ямар нэгэн асуудал байгаа гэж тэрээр сэжиглэнэ. Сукарди удаа дараа энэ асуудлыг хөндөж үйлдвэрт ирсэн болохоор үйлдвэрийн бүх хамгаалагчид түүнийг таньдаг болжээ. Кодрат үйлдвэрийн нэрийг асууж дараа нь Сукардитэй хамт явна. Ариун морцтой гэрэлтэж шарсан чибата сэндвич, амтд шарсан пицца, эслэгэн чүрхтэй, моцарелла стейк, амтсан будаатай кетчуп, хүссэн бүхнийг багтаасан хүслийн багц худалдаанд гарлаа. Та хүслийн багцаа худалдан авсан баримтаа хүсэл дундуур зураас KFC.com дээр бүртгүүлээд 2025 оны Тэггүйлттэй RAV4 автомашины эзэн болоорой. KFC хүслийн багц. Замдаа Сукарди өөрийг нь хахуулдах гэж оролцсон талаар ярьж байгаад гинт тамхи татаж огцом уурлаж бачимдаж эхлэв. Түүний байдлыг анзаарсан Кодрат машиныг нь жолоодыг ихэд Сукарди огт тоосонгүй. Удалгүй Кодрат машин нь эсрэг зүгт хавцал руу яваад байгааг ойлгож Сукардыг харахад түүний нүүр царай нь цайж өөрчлөгдөн чөтгөрт эзэмдүүлсэн байлаа. Улмар Кодрат огтхон ч эргэлзэлгүй түүний толгойд гараа хүргэн тарин уншиж эхлэхэд чөтгөр эсэргүүцсэн ч Кодрат бууж өгсөнгүй. Тэрээр жөтгөрийг өвдөхөн дарчлааж нэрийг нь асуув. Гэтэл жөтгөрөө дэсвэрлэж хариулахгүй байсан ч эцэст нь Саякван гэж нэрээ хэлээд муухайгаар инээн машиныг хавцлаас унгаалаа. Кодрат баггүй бэртэж мөрөн мултардагч хурдан сэргэн. Тэрээр шуутхан л Сукардигийн биеийг эзэмдсэн жөтгөр дээр очин дахин өвтгөж яагаад энэ хүнд шүглсэн юм гэж асуухад Кодратыг эзэнд нь бууж өгөх хүртэл буруу замчлах ёстой гэдгээ хэлв. Кодрат жөтгөрийг үргэлжлүүлэн тамлаж эзнийх нь нэрийг асуухад тэрээр Задуг гэж хариулна. Эцэст нь Кодрат тарин уншиж жөтгөрийг хөөн зайлууллаа. Тэгэд Кодрат Сукардыг машинаас буулгах үедээ хараалын таринтай хуудас тамхинд нь хийсэн байгааг олж харав. Энэ үед үйлдвэрийн эмэгтэйчүүд Сригийн үхлийг зочирдон ярилцсан. Сриг бас л золгүй ослоор нас барсан гэж зарласан байв. Азиза Пурвантид энэ газраас явж өөр ажилд орцгоё гэж хэлэхэд Пурванти эгч мөрний энэ газараа нас барсан болохоор заавал үннийг олох ёстой гэж хариуллаа. Улмар Азиза яаж тусалах талаар асуухад Пурванти үйлдвэрийн ард нэгэн хоосон барилга байдаг. Хизээч ашигладаггүй хэрнээ удирдах тушаалтнууд бүгд тийшээ зүгэлдэг гэдгийг тайлбарлаж тэр газрыг шалгахаар шийднэ. Энэ үед Кодрат Сукарди хоёр аль хэдийн үйлдвэр дээр ирээд дотогшоо нэвтрэх арга сүйгчлэн. Сукарди дотогшоо орох гэж байсан машиныг зогсоогоод мөрнигийн үхлийг тайлбарлаа гэж үүмэн дэгдэн саатуулах үед Кодрат сэмэрхэн машины доогуур мөлхөн орж зүүгдэв. Азиза Пурванти хоёр өнөөх барилга руу нууцаар нэвтэрч бүлэг хүмүүс буфало үхрийн гавлын ясанд мөргөж байгааг олж харна.
Мөн шалан дээр золиос болсон бүсгүйчүүдийн мэдээлэлтэй цаас хөглөрнө. Тэд хүний бие болон сүнсийг өргөл болгоод эрх мэдэл эд хөрөнгө буцааж авдаг нь тодорхой болов. Тэдний сүвсэглэн мөргөх Задуг бол чөтгөрүүдийн хаан бөгөөд удалгүй өөрийн дүрээр гарч ирэхэд Азиза Пурванти хоёр айсандаа зогтаалаа. Харин тэднийг мөргөлийн удирдагч анзаарчихав. Тиймээс тэдний хойноос хөөж эхлэхэд Азиза эвгүй гიშгэж шагаагаа мулталчих нь тэр. Цаашаа хурдан явж чадахгүйгээ ухаарсан Азиза Пурвантиг өөрийг нь орхиод яв гэхэд Пурванти татгалзана. Гэсэн ч Азиза чин сэтгэлээсээ гуйж бусад ажилчид мэдэх ёстой гэж түүнийг ятгаад явуулав. Ард үлдсэн Азиза доголж багвагаар урагшилж байхад түүний урд байх шатан дээр сүүдэр сүүмэлзэж хинэгэн бууж ирэхэд Азиза бараг л хувь тавилантайгаа эвлэрнэ. Гэтэл азар тэр хүн нь Кодрат байлаа. Үгсэн гэж бодж байсан нөхрөө хараад Азиза ангааж байх үед Кодрат араас нь хөөжөөсөн хүмүүсэйг зодож Азизаг үйлдвэрийн булан давчран шагааг нь буцааж оруулна. Кодрат удсандаа уучлалт гуйхад Азиза түүнийг шоронд өгч байхыг нь харсан гэдгээ хэлв. Кодрат өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч бурхан түүнд хоёр дахь боломжийг өгсөн гэж хариуллаа. Ийхүү тэд эргэн нийлв. Дараа нь тэднийг нуугдж байсан газраасаа гарч ирэх мөчөд мөргөлийн удирдагч хүмүүсийнхээ хамтаар тэднийг бүслэнэ. Кодрат эсэргүүцэл үзүүлж тэднээс илүү тулдаж байсан ч удирдагч нэгэн төрлийн нутаг затсан Кодратыг ухаан алдуулав. Энэ үед Пурванти нийтийн байранд буцаж ирээд бусаддаа болсон бүхнийг хэллээ. Улмаар Кодратыг сэргэхэд удирдагч түүнээс яах гэж ирсэн юм гэж асуухад Кодрат эхнэрээ гэрт нь буцаахаар гэж хариулна. Удирдагч өөрийгөө энэ үйлдвэрийг удирдах байгаа цагт хэн ч эндээс явахгүй бас хэн ч өөрийг нь зогсоож чадахгүй гэж хэлэхэд Кодрат аллах эзнээс бусдна гэхэд тэр хүлээн зөвшөөрөх мэт харагдана. Удирдагч Азизагийн мэдээллээс Кодратын өнгөрсөн амьдралын бүх түүхийг мэдсэн гэдгээ хэлж нас барсан хүүг нь дурдж Кодратаар тохуурхав. Үүнийг сонсоод Кодрат уура барьж дийлэхгүй гар нь салганаж байлаа. Энэ үед Азиза нэгэн харанхуй өрөөнд хоёр гар нь хүлээстэй сэрнэ. Азизад аимшигтай хүржигнэх чимээ сонсогдож эхлэх ба чөтгөрийн хаан Задуг түүний урд ирсэн байв. Ахлах хамгаалагч даргийнхаа өрөөнд орж ирээд үйлдвэрийн ажилчдын эсэргүүцлийг мэдэгдэнэ. Дарга нь сэрээд мөргөлчдийн удирдагч руу залгаж түүнээс энэ үмэнийг хар шид ашиглан зогсоож өгөөч гэж хүсэхэд удирдагч Кодратын гидсэнд хутга зоогоод түүнийг үхэг гээд үлдээгээд явлаа. Кодрат цусаалдаж үхэдхийн газар ундагч азар хурдан сэргэнэ. Тэгэд тэрээр хүлээсээ суллаж хамгаалагчдыг зодож явсаар эхнэрээ үйлдвэр дотроос олов. Энэ үед Азиза Задугийн иргэшээлд ороод Сэри үхсэн шиг үйлдвэрийн төхөөрөмж рүү тонгоож байлаа. Улмаар түүний нүүр яг хэрчгдэх гэж байх үед Кодрат гарч ирэн буцааж татангаа залбирал уншина. Гэвч Задуг Кодратыг илүүрхэж Азиза сорогдож үс нь хавчуулагдав. Яаж чичээсэн чадахгүй гэдгээ мэдсэн Кодрат арга мухардах үедээ Азизагийн хувцсанд хараалтай хуудас байгааг олж хараад шуутхан л шүрэн аван атгаад залбирлаа дахин нэг удаа төвлөрч уншихад төхөөрөмж зогсож чөтгөр алга боллоо. Энэ үед үйлдвэрийн гадаа ажилчид хамгаалагчдын эсрэг мөргөлдөөн үүсгэсээр тэд Азизаг буцааж өг гэж оролцоход хамгаалагчид хүч хэрэглэхээс буцахгүй болж тэдний мөргөлдөөнд Сукардич нэгдэв. Харин дотор талд удирдагч хар азарган дахиан зусаар Задугт өргөл өргөхөд гадаа байсан эмэгтэй ажилчид ховсон давтан зэрлэгшин. Тэдний нэг нь Пурванти байх ба тэр шуутлаа ахлах хамгаалагч руу улаан галзуу дайран алах гэж байхад нь Кодрат гарч ирээд хараалыг тайллаа. Бусад харагдсан ажилчид ч түүнийг чиглэн ирэхэд Кодрат чатгараа хараалыг тайлсаар. Гэвч ажилчдын ард Задуг зогсож байх ба Кодрат зоригтойгоор залбирлаа чангаар уншиж эхлэхэд удирдагч нөгөө талаас хар шидээ тэжих гэж хичээсээр. Улмаар Кодрат залбирлаа чангаар уншиж дуусгаад ажилчид бүгд чөлөөлөгдөв. Ингээд Кодрат Задугтай нүүр тулахаар урагшаа алхана. Энэ үед Задуг гартаа байсан ховсдуулсан сүүлчийн хоёр эмэгтэйгээ явуулахад Кодрат тэднийг ч бас хараалаас нь салгана. Дараа нь Кодрат Задугийн өмнө очиод зогсоход Задуг аимшигтайгаар архирлаа. Харин Кодрат шууд л гар оролцуулсан тарин уншихад Задугийг алсаас дэмжиж байсан удирдагчийн урдах үхрийн толгойн шүтэн гал давтаж устгагдана. Энэ үед үйлдвэрийн дарга бохир хөрөнгөө хоослоод зогтаах гэж байхад түүнтэй тооцоо бодохоор Сукарди Пуанти хоёр угтаж авахад хөрхилөлтөд дарга өршөөл ирэв.
Квадрат ч мөн зогтаах гэж байсан мөргөлийн удирдагч Софиттэй эцсийн тулаанаа хийж ядах юмгүй дарж авлаа. Улмаар удирдагч зайл хэрэглэх гэж оролцсон ч Квадрат түүнд эцсийн зохилтыг өгч хөнөөн. Ажилчид үйлдвэрийг орхиж тэндээс хамгийн сүүлд Квадрат гарч ирэхэд Азиза түүнийг тосоо өгтөв. Хосууд эцэст нь буцаад нийлж өөрсдийнх нь гашуун дурсамж үлдсэн гэрлүүгээ буцлаа. Тэдний эд зүйлс тоос дортогт дарагдсан ч нөгөө талаараа тэдний сайхан дурсамжуудыг хадгалсан зүйлс ч олон байв. Азиза Квадратын үсийг нь угааж өгөхөд Квадрат талархаж байгаагаа илэрхийлээд замчлах ёстой байсан үедээ тусуулалгүй ганцаарнг нь орхисондоо өршөөл гуйн тэр үед өөрийн зөрүүд зангаасаа болж сохорсон байснаа хүлээн зөвшөөрнө. Квадрат хорвоо дээр өөрийнх нь хамгийн үнэт нэгэн Азиза амьд байсаар байхад тоолгүй явсандаа уучлалт гуйн бүхнийг шинээр эхлэхийг хүслээ. Гэтэл Азиза дахин ариун нэгэн байж чадахгүй байх гэж айхад Квадрат их нэртэй урам зориг хайрлана. Улмаар Азиза зөвшөөрч удаан хугацааны дараа дахин залбирал хийж бурханд мөргөхөр шийдлээ. Тэгэд Азиза мөргөл хийхээс өмнө хөл гараа угааж өөрийгөө цэвэрлж байгаад гинт жөтгөрийн инээмсэглэл нүүрэнд нь тодорсноор Азиза одоо ч жөтгөрийн иргэшээлд байгаа нь тодорхой болно. Удалгүй ухаан санаа нь иргэн ирэхэд Азиза маш их айж гэртээ ороод өмсөглөө өмсөж мөргөлөө уйлдэж эхлэв. Түүнийг залбирал уншиж эхлэхэд өнөөх жөтгөрийн инээд дахин тодорч Азиза бие буцаан авах гэж тэмцсээр. Азиза бурхныг дурсах болгонд чөтгөр гарч ирсээр л. Залбирал үргэлжлэх тусам чөтгөр түүний биеийг удирдах мөрөглийг нь дасалдуулж толгоогоор нь хан мөргүүлж эцэст нь Азиза хүчин өгсдөж бүрэн эзэмдүүлнэ. Энэ үед Квадратад таагүй мэдрэмж төрөөд эхнэрийнхээ өрөөнд орох гэхэд чөтгөр саад хийлээ. Квадрат хүчилсээр өрөөнд орж ирэхэд эртний дайсан Азуула Азизагийн ард зогсож байх ба Квадратад сөгдөөд бурхнаасаа татгалз өөрт нь зүтгэж залбир гэж шаардна. Квадрат хагас дутуу сөгдсөн болоод Азуулаг хуурах гэж оролдоход чөтгөр би чамаас илүү дээд төрөлд бүтээгдсэн. Намайг хуурна гэж байхгүй гэж хэлээд Квадратыг бурхнаасаа татгалт хэмээн шаардаж Азизаг хүүийнх нь араас там руу илгээнэ гэж сүрдүүлв. Аргагүй байдалд орсон Квадрат сөгдөж эхлэхэд Азиза битгий гэж шивнээд Асуулагийн эрхэнд байгаа ч бурханд залбирч эхлэнэ. Улмаар Квадрат ч мөн адил чин сэтгэлээсээ залбирав. Асуула жөтгөр тэднийг хинч биш сул дорой хүмүүс гэж хэлээд Азизаг удирдан мөрөглийг нь зогсоох гэж оролдоно. Гэвч Азиза түүнийг үл тоож үргэлжлүүлэн залбирсаар. Ууралсан Асуула Азизаг хараан зүхэж тамд шатна гэж хэлээд Азизаг барих гэхэд бурхан дивэгцэн Азизад тэр хүрч чадсангүй. Ингээд Азиза Квадрат хоёр мөрөглөө амжилттай дуусгаж эцэст нь Азизаг хараалаас нь салгаж тэрвэрдэгч Асуула тамийн нэрийг барин Квадратыг алах гэж дайрна. Квадрат жөтгөр зайлуулах шившлэг уншихад Асуула жөтгөр мууёрын хүчээр дайрч тэдний дунд маш том хүчний мөргөлдөөн үүсэн тавилга ийш тийш шидэгдэж Квадрат шившлэгээ дуусгах үед Азиза Квадратыг дүлхэж өөрөө хоёр шүүгэнд хавчуулагдан газарт унлаа. Квадрат эхнэрээ тэрэн авч яагаад өөрийг нь аварч байгааг асуухад Азиза бурхан чамайг хайрладаг гэв. Квадрат ч бас бурхан чамд ч бас хайртай гэж хэлэхэд Азиза Квадратын гар дээр нас барлаа. Дараа нь Квадрат эхнэрээ грийнхээ ойролцоо оршуулад Кобер тосгоныг зорих замда гарав. Тосгонд байх оричийн багшч тосгонд нь ойртож байгаа мууёрын харанхуун хүчийг мэдэрч байлаа. Ясмин Алифийн өрөөнд орж ирэхэд өрөө маш замбраагүй байх нь тэр. Ясмин дөхөж очиод "Ааша хаана вэ?" гэж Алифаас асуугаад шалан дээрээс Квадратын эрхийг олж "Яагаад Квадратын эрх энд байдаг вүлээ?" гэхэд Алиф ёжтой муу ёрын инээгээд "Зөв асуулт бол Ааша Алиф хоёр хаана вэ гэх ёстой байх" гэж хариулна. Хаан ихтэй нэгээр Аашаг хан руу шидээд тэмцээд нэмэргүй. Хинч чамайг аврахаар ирэхгүй гэж хэлэхэд Ааша ардаа байх хуйтай хутгийг суглаад гартаа атгав. Гэтэл өнөөх үл танихэр чи болон чиний гэр бүл хизээ ч эндээс явахгүй. Гэхэд Ааша "Тэгвэл би үхлийг сонгоно" гэж хариулаад хутгаа хүзүүндээ тулгана. Энэ үед Алиф Асуула жөтгөр болон хувирах ба Ясмин түүнээс айж залбирч эхлэхэд Асуула нохойн дүрд хувирч Ясмин Квадратын эрхийг урдаа барьж байгаагаар кино төгсдөг.